Жигсаалд оролцогчид улсын хурал засгийн газарт давхар дээлийг тайлбарлах 14 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн байна. За иргэний нийгмийн байгууллагууд энэхүү жагсаалаараа дамжуулан улсын хурал засгийн газарт хэд хэдэн шаардлагыг хүргүүлж байна. Тодорхойлох юм бол улсын хурлын хаврын чуулганаар хэлэлцэгдэх урт нэртэй хуулийг өөрчлөхгүй байх. За мөн одоо галанцтай холбооны тэргүүн мөн хоёр нарын 5 хүнд оногдуулсан ялыг эргэн харах улмаар давхар дээлийг одоо тайлахыг шаардаж байгаамаа. Иргэний нийгмийн байгууллагууд эрдэмтэн судлаач тийм ээ ард иргэдийнхээ санал хүчинд тулгуурлаж шийдэж болно шүү дээ. Зөв гаргалгаа наад чинь байна, ийм байна, дэлхийн хөгжил ингэж явсан байна. Буруутсан манайх шиг одоо ийм жишгийн орнууд, ийм орнууд байна гэд наан юм гаргаж тавиад байхад дүлий царайлчаад ерөөсөө сонсоогүй юм шиг дандаа буруу ишсэн зүг шиг өөр талаас нь юмыг авч үздэг. Тэгэхээр одоо залуучуудаа бид нар энэ мөнх хоёр гэдэг энэ одоо тийм ээ их орон газар шорооныхоо төлөө явж ирсэн. Бидний ирээдүйн хойчин төлөө явж ирсэн. Энэ хүнийг ингээ олон жилийн ялаар хорчиж байхад бид нар хараа сууж их үндэслэл байхгүй маа. Хизээ нэгэн өдөр биднийг барьж аваад хориход биднийг өмгөөлөх хинч байхгүй болох юм аа. Бидний их орон байхгүй болоход биднэрт газар олгож өгөх юм олдохгүй маа гэж байна. Ерөөсөө иргэний нэг байгууллагууд ерөөс улс төрийн бодлого хэрвээ зөв байсан гэдэг өгөөд нэгдэл явж байсан. Болохгүй учраас өнөөдөр эдгээр талбайдаар гарч ирсэн. Энэ өмчүүдийн зохион байгуулж байгаа ажиллагааг дэмжиж байна. Тийм учраас оролцож байна. Ер нь хүн болгонд ойлгомжтой байгаа. Улс төрийн ажил хийхгүй байна. Засгийн газар өөрийнхөө ажил хийхгүй байна. Жигсаал иргэний нийгмийн 109 байгууллагын төлөөлөл болон ард иргэдийн 300 гаруй иргэд оролцсон байна. Улмаар жигсагчид төрийн бодлого улс орны ирээдүйн сайн сайхны төлөө чиглэгдэхгүй байгаагаас ийхүү шүүмжлэлтэй хандах төрж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал урааны олборлолтоос үүдэж байгаль орчин доройтох эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл алдагдаж байгааг таслан зогсоохгүй харин ч эсрэгээрээ дэмжиж байна гэж тэд үзэж байна. Үүний хажуугаар ард иргэдийн амьдрал өдөр ирсэн доройтож худалдан авах чадвар муудсаар байхад нойтон мах өндөг бол тансаг хэрэглээгээд сууж байгаа засгийн газар огцох хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдгдлээ. ТВ-с мэдээ Эчин хорлоо мөн хот мэдээллээ. Хөтөлбөр